Сайн байцгаана сонсогчдоо. Тэний санхүүгийн мэдлэгт подкастаа тавтай морил. Тэгэхээр энэ удаагийнхаа дугаараар хөдөлмөрийн зах зээлийн талаар танилцуулна. За, Монгол улсад нэг нүүр тулаад байгаа гол асуудал юу байгаа вэ гэхээр ажиллах хүчний хомсдолд орчлоо гэж яригдаад байгаа. Хин ч нэгдүгээрт бол цалингаа олж байна, хоёрдугаарт ажиллах хүн олдохгүй байна. За, дагийн ялангуяа энэ илүү хар бор ажил хийх хүмүүс ерөөсөө олдохгүй байна. Техникэн дээр ажиллах хүн олдохгүй байна, зөөгч олдохгүй байна, угаагч олдохгүй байна, барилга дээр ажиллах хүмүүс олдохгүй байна гэж үл яригдаад байна. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор энэ удаагийнхаа дугаараар илүү сонсогчд маань хэрэгтэй байх болов уу гэдэг дээр үндэслээд хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал ер нь юу болчих вэ? Яагаад ажиллах хүчний дутагдалд орчих вэ гэдэг талаар дэлгэрэнгүй танилцуулахаар подкастаа бэлтгэсэн байна. За, юуны төрөнд подкастаа ярьж эхлэхийн гол сэдв рүүгээ орохын өмнө хэд хэдэн томьёолтой хэдүүлээ танилцъя. За, хөдөлмөрийн насны хүн ам гэдэг дээр статистикийн хороноос зарласны дагуу 15 болон түүнээс дээш насны хөдөлмөр эрхлэх боломжтой хүн амыг бол авч үзнэ. За, хөдөлмөрийн насны хүн ам гэвэл тэгэхээр 15-аас дээш насны бүх хүмүүс гэсэн. За, харин ажиллах хүч гэдэг дээр яадаг вэ гэхээр тухайн хугацаанд зөвхөн хөдөлмөр эрхлэлтийн ажлын хэлбэрийн хүрээнд цалиулс орлого олох зорилгоор бусдын хэрэглээнд зориулан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчлэг үзүүлэхэд хүч хөдөлмөрөө нийлүүлж байгаа ажиллагчид болон нийлүүлэхэд бэлэн байгаа ажилгүй хүн юм а гэж. Тэгэхээр нэгдүгээрт ажил эрхэлж байгаа хүн байх нь. За, хоёрдугаарт ажилгүй хүн гэсэн үг. Тэгэхээр хөдөлмөрийн насны хүн амыг нийтэд бүгднийг ажиллах хүчинд оруулах гэвэл үгүй. Жишээлбэл жирэмсэн ажил идэвхтэй хайхгүй байгаа хүн амыг бол ерөөсөө ажиллах хүчинд оруулахгүй. За, харин ажилгүй хүн тэгвэл хийм бэ гэхээр сүүлийн хугацаанд идэвхтэй ажил хайсан хүнийг ажилгүй хүнд бол оруулна. Тэгэхээр ажил хайхгүй байгаа оюутан ч юм уу тэдгээр хүмүүсийг ерөөсөө ажиллах хүчин тооцож авч үздэг. За, ажиллах хүчний оролцооны түвшин гэж юу хэлдэг вэ гэхээр хөдөлмөрийн насны хүн амын хэдэн хувийг яг ажиллах хүч эзэлж байгаа юм бэ гэдгийг бол харуулдаг үзвэл. Тэгэхээр хэдүүлээ яг гол сэдв рүүгээ орохоос өмнө яг эдгээр ойлголтуудыг нэг зэгцлээд авцсан бол зүйтэй. За, тэгэхээр Монгол Улсын хүн амын тоо 24 оны яг хагас жилийн байдлаар статистикүүд ерөнхийдөө бэлдсэн байгаа. Тэгэхээр эхний хагас жилийн байдлаар 3.5 сая хүнд хүрсэн. За, харин ажиллах хүчинд 1.4 сая хүн байна. Тэгэхээр цаашлаад энэ нийт хүн амын 1.4 сая нь бол ажиллах хүч байна. Тэгэхээр нийт хүн амдаа яг хүүсийн харьцаагаар хэдлээ харах юм бол 49% нь эрэгтэй, 51% нь эмэгтэй байна. За, харин ажиллах хүчний оролцоо хүчинд байгаа хувиар нь харуул 45% нь эмэгтэй, 55% нь эрэгтэй. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй хооронд бол нэлээд өндөр зөрөө байгааг харж болно. Тэгэхээр нэг эндээс анхан шатны ойлгох ёстой үзүүлэлт нь юу вэ гэхээр эмэгтэй хүмүүсийн ажиллах хүчинд оролцож байгаа түвшин эрэгтэй хүмүүсээс бага байна. За, үүний гол шалтгаан ажил идэвхтэй эмэгтэй хүмүүс хайхгүй байгаа юм байна. За, тэгэхээр цаашлаад магадгүй жирэмсэн хүүхдээ харж байгаа хүмүүс бол энэ ажиллах хүчинд орохгүй байгаа гол шалтгааныг бол бий болгож байгаа байж болно. За, харин өнөөгийн нөхцөл байдал, хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал дээр хэдлээ харуул ажиллах хүчний оролцооны түвшин нийт хөдөлмөрийн өмнө нь дурдсанчлан ажиллах хүчний оролцоонд бол хөдөлмөрийн насны хүн амын хэдэн хувийг ажиллах хүч эзэлж байгааг хардаг. Тэгэхээр хөдөлмөрийн насны 15-аас дээш насны хүн амын 62.2% нь ажиллах хүчинд бол байна. Ажиллах хүчний оролцооны түвшин. Тэгээд үнийг задлаад харах юм бол 70 эрэгтэй хүмүүсийн ажиллах хүчний оролцооны түвшин 70% та, эмэгтэй хүмүүсийн 55% байна. За, мөн л ялгаатай нь харагдаж байна. За, тэгэхээр сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд ажиллах хүчний оролцооны түвшин бол тасралтгүй бол буурсан. 1992 онд 75.8% та байсан энэ үзүүлэлт одоо 2024 оны байдлаар миний өмнө дурсанчлан 62.2% руу буурсан байна. Тэгэхээр Монгол улсад ажиллах хүчний оролцооны түвшин байгаа мó бусад улсад юу нь ямар байд юм бэ гэдгийг харах юм бол дэлхийн дундаж 50.8% байд юм байна. Тэгэхээр ер нь дэлхийн дунджаас өндөр байна. За, харин тэр тундаа Аз намхан талаан бүс буюу Монгол улсын ордог бүсэд 50.7%. За, тэгээд дэлхийн бага дунд орлоготой улсуудын дунд ерөнхийдөө 51% байт юм байна. Тэгэхээр илүү хөгжил сайтай орнууд бол нийт 70-80 гэдээ явчихна гэсэн үг. Тэгэхээр Монгол улсын хувьд яг өөртөө адилхан улсуудтай харьцуулахад бол ажиллах хүчний оролцооны түвшин бол яг харьцангуй дундаж ер нь байна. За, тэгээд хөдөлмөрийн зах зээлийн статистикуудыг хэдүүлээ цаашлаад харах юм бол нийт ажилчдын тоо 1.3 сая байна. За, ажилгүй хүний тоо харин 82 мянга. Ажиллах хүчнээс гадуур хүн амын тоо 868 мянга. За, тэгээд хөдөлмөр эрхлэлтийн түвшин 59% та, ажилгүйдлийн түвшин 6%. За, дундаж цалин ойролцоогоор 2.5 сая байна.
За Монгол улсад ер нь тэгэхээр ажил одоо хайхад хэр олдцтой байна вэ гэдгийг ер нь олон улсын нэг ашигладаг индекс ашигладаг одоо тэр нэгж нь юу вэ гэхээр ажилгүйдлийн үргэлжлэх хугацаагаар ер нь ажил хэр олдцтой байгааг хэмжиждэг. За 2022 оны байдлаар бол хамгийн сүүлд бол 2022 онд олон улсын хөтөлбөрийн байгууллагаас хийсэн судалгаагаар Солонгос улсад ажил хайх юм бол 2.5 сард ерөнхийдөө ажил олчдаг. Америкийн нэгдсэн улс 5 сар. Оросын албаны улс 8 сар. Итали 15. Казахстан 8. Япон 9 сар байна. За харин Монгол улсын хувьд 8 сар дунджаар. Тэгэхээр бас Солонгос улс, Америкийн нэгдсэн улс гэх мэтчлэн хөгжил сайтай улс орнуудтай харьцуулахад ажил олтоц бас бага байгаа юм шүү гэж нэг бол 2022 оны байдлаар ойлгох боломжтой байна. Гэтэ энэ нөхцөл байдал яг одоо 2024 оны байдлаар маш өөрчлөсөн байгаа. Ажиллах хүчинд бол хомсдол бий болчлоо гэж яригдаад байгаа. За өмнө нь дурдсанчлан 868 мянган хүн ажиллах хүчнээс гадуурх хүн амд бол орж байна. За үүний дийлийнх нь буюу 34% нь тэтгэврт гарсан өндөр настай учраас ажиллах хүчнээс гадуурх хүн ам буюу ажил идэвхтэй хайхгүй байна гэдэгт орж байна. За харин 33% нь суралцдаг сурахаар явж байгаа. За энд оюутнууд байгаа, гадаадд сурахаар явж байгаа хүмүүс байгаа гэх мэтчлэн. За харин 14% нь буюу одоо 3 дахь том хэсэг нь бол жирэмсэн хүүхэд тасарч байгаа хүмүүс байна. За тэгэхээр яг нөгөө эмэгтэйчүүдийн ажиллах хүчинд орохгүй байгаа, ажиллах хүчний оролцооны түвшин бага байгаа шалтгаануудыг бас нөгөө жирэмсэн хүүхдээ асарж байгаа ээж нар байж магадгүй гэсэн. Энэ бол яг статистикаар бол батлагдж байна. За тэгээ хүмүүсийн яриад байдаг нэг асуудал нь гадаад руу бол нийт одоо ажиллах хүчнүүд бүгдээр яваад байна. Үүнтэй холбоотойгоор ажиллах хүчний дутагдал Монголд бий болоод байна гэж яригдана. Тэгэхээр энэ 868 мянган хүн ерөөсөө энэ гадаадад оршин сууж байгаа, ажиллаж байгаа хүмүүсийг бол оролцуулахгүй тооцд юм билий. Тэгэхээр нэмэх нь гадаадд ажиллаж байгаа хүмүүс гэсэн. Тэгэхээр 868 мянга маань өөрөө бас өндөр тоо байна. Тэгэхээр энэ гадаад руу явж байгаа шалтгаан яг үнэхээр ажиллах хүч хомсдод байгаа шалтгаан мөн үү гэвэл бас биш юм байна. За 2020 оны байдлаар ажиллах хүчний гадагш чиглэсэн хөдөлгөөнийг одоо улсуудаар бол ялгаж харж болж байна. За 2020 оны байдлаар нийт 122 мянган хүн гадаадд оршин сууж ажиллаж амьдарч сурж ийн гэж гарсан байна. За нийт одоо 122 мянган хувийн 84% нь голлох 10 улсад бас хууршин байршдаг. За хамгийн дийлийнх нь Монгол улсаас гадагшаа гарч байгаа, амьдарч байгаа, сурж байгаа хүмүүс нь Солонгос улс руу явд юм байна. За 40 мянган хүн. Нийт 122 мянган 30% нь буюу 40 мянган хүн Солонгос. За дараа нь 20 мянган Америкийн нэгдсэн улс. За 9 мянган Япон, Казахстан, Чех, Австрали, Хятад гэдээ явж байна. Тэгэхээр голлох 10 улс нь Солонгос, Америк, Япон, Казахстан, Чех, Австрали, Хятад, Герман, Швед, Франц байна. Тэгэхээр ер нь Европын албаны улсууд за тэгээ Хятад, Япон, Америк, Солонгос гэдээ ойлгоцоход бол ер нь болох юм. За цаашлаад дундаж цалингийн хэмжээ 2.5 сая төгрөг байна гэж би өмнө дурдсан. Тэгэхээр энийг салбараар нь харах юм бол хамгийн одоо бага цалинтай салбар бол хөдөө аж ахуй 1.9 сая. Худалдаа 1.9. Тэгэхээр энэ нэрсэн дундаж цалин гэдгийг бид нэр ойлгох хэрэгтэй. За тэгээ хамгийн өндөр нь тэгвэл юу байгаа гэдгийг хэдлээ гайхаж магадгүй те. Тэгэхээр уул уурхай 5.1 сая. Тэгэхээр дундаж цалингаас 2 гаруй дахин их байна уул уурхай салбарт ажиллаж байгаа ажилчдын цалин. За дараа нь дид бүтэц. За үүний дараа санхүү гэж байна. Санхүүгийн салбарт буюу одоо таны санхүүгийн мэдлэгт гэдэг подкаст учраас санхүүгийн салбарт ажиллаж байгаа хүмүүс дийлхэн сонсч иж магадгүй гэж бодож байна. Тэгэхээр дундаж цалин 2.9 сая төгрөгтэй байгаа юм байна. За энэ бол 24 оны хагас жилийн байдлаар одоо танилцуулж байгаа судалгаа шүү. Тэгэхээр одоо 3 дугаар байлаар л 24 оны эцэст энэ тоонууд бол өөрчлөгдөхийг үгүйсэхгүй. Гэтэ тийм амар өндрөөр бол өөрчлөгдөхгүй байхаа гэж бодож байна. За тэгэхээр дундаж цалин 2.5 сая байгаас ер нь дээгүүр байгаа салбарууд мэдээлэл холбоо, тээвэр, санхүү, дид бүтэц уул уурхай гэж байна. Тэгээ бусд нь бол энэ хөдөө аж ахуй, худалдаа, боловсрол гэх мэтчлэн салбаруудын цалин бол ерөөсөө дундаж цалингаас доогоор буюу бага байна. Тэнгүүт нийт тэгвэл ажиллаж байгаа 1.3 сая хүний маань дийлийнх нь хаана ажиллаж байгаа ангууд нөгөө л дундаж цалин бага буюу хөдөө аж ахуйн салбарт нийт ажилчдын 24%. Маш өндөр хувь нь хөдөө аж ахуй буюу хамгийн бага цалинтай салбар дээр ажиллаад байна. За тэгээ үйлчлэгээний салбарт 16%, бас дундаж цалингаас доогуур 2.3 сая. За худалдааны салбарт нийт ажилчдын 15%, дундаж цалингаас доогуур 1.9 сая. За тэгээ боловсрал нийт хүн амын нийт одоо ажилчдын 10%. Тэгэхэд дундаж цалингаас бас доогуур буюу 2.2 сая.
За харин нөгөө хамгийн өндөр цалинтай уул уурхайн салбар 5.1 сая хүмүүс нь тэгвэл нийт одоо ажилтны хэдэн хувийг эзэлтийн гэхээр 6% байна ердөө. Тэгэхээр хөдөө аж ахуй 24% байна шүү дээ. Тэгэхээр эндээс бид нэр юу ойлгож болох вэ гэхээр энэ дундаж цалингийн үзүүлэлт чинь яг нийт хүн амыг одоо илэрхийлж чадах зүйл мөн үү гэвэл бас биш байгаа даа. Яагаад тэгэхээр нийт ажилчдын дийлхийг эзэлж байгаа хөдөө аж ахуйн салбарт дундаж цалин бол маш дагавар шүү дээ, тий. 1.9 сая. Тэгэхээр гол тэгвэл одоо нийт иргэдийг илэрхийлж чадах үзүүлэлт нь юу байж болох юм бэ гэхээр медиан цалин бас мөн бодит цалин гэдэг үзүүлэлтүүд гэж болно. За тэгэхээр медиан цалингийн хувьд тэгэхээр дундаж цалин 2.5 сая төгрөгтэй байгаа бол медиан цалин хэд байгаа вэ гэхээр 24 оны эхний хагас жилийн байдлаар 2 сая байна. Тэгэхээр 23 онд энэ тоо 1.8 сая байсан. За 22 онд бүр 1.3 сая байсан. Тэгэхээр ерөнхийдөө энэ цалингийн үзүүлэлтийг бид нар харахтаа сүүлийн үеийн статистикийг ерөнхийдөө 2000-аас 2022 он. За тэгээ 2023 4 он гэдээ ангилжуул зүгээр байгаа. Яагаад тэгэхээр 23 4 онд л яг цалин үнэхээр сайн өсөж чадсан яа. Уул уурхайн салбар өсөлттэй байлаа. Үнэтэй холбоотойгоор аж ахуйн нэгжийн орлого ер нь өндөр өсөлттэй байсан. За тэгээ инфляц ч гэсэн 23 онд нэлийн өндөрөөс учраас үнэтэйгээ холбоотойгоор цалингийн өсөлт ялцчгүй явагдах зүйл байсан. За тэгээ цалин ч өндөр өссөн. Тэгэхээр 23 4 онуудад ерөөдөө цалин өндөр өсөлттэй байсан. Гэхдээ энээс өмнөх 2000-аас 2022 онд ер нь цалин өндөр өсөлттэй байж чадсан уу? За дааян ялангуяа энэ бидний яриад байгаа бодит цалин өндөр өсөлттэй байж чадсан уу гэвэл үгүй. За тэгэхээр 2020 он хүртэл бодит цалин за мөн сарын дундаж $10 илэрхийлэгдэж байгаа цалин за тэгээд дундаж яг нэрлсэн цалин хэр өсөлттэй байсныг яг хэлэх юм бол 2000-аас 2022 оны хооронд ер нь өсөлт бол бодит цалингийн өсөлт тийм өндөр байж чадаагүй. За дааян ялангуяа сүүлийн 10 жилийн хугацаанд буюу за 12-оос 22 оны хооронд сарын дундаж цалин жишээлбэл 12 онд 560 мянгаас 22 онд сая 500 хүртэл гэхээр 10 жилийн хугацаанд 170%-аар өссөн мэт харагдана. Гэхдээ $10 илэрхийлсэн цалин буюу одоо нөгөө ханш айгүй хэлбэлцэл өндөртэй төгрөгийн ханш сулралт өндөртэй байсан учраас 2013 оноос хойш ерөөсөө $10 илэрхийлсэн цалин буурсан харагдаж байгаа. Жишээлбэл 13 онд $10 илэрхийлэгдсэн дундаж цалин $509 байсан бол одоо 22 оны байдлаар $479. Тэгэхээр 509 байжгаад 479 болсон гэдэг чинь $10 илэрхийлэгдсэн цалин буурсан байна. За харин 95 оноос хойш яг бодит цалин хэрэглээний индексийг одоо adjustlаад буюу тохируулаад бодит цалин үзэх юм бол сүүлийн 10 жилийн хугацаанд бодит цалингийн индекс ердөө 31%-аар өссөн байгаа харагдаж байна. Тэгэхээр яг нэрлсэн цалин бүр 170%-аар өссөн харагдаад байдаг. Бодит цалин 31%-аар харин $10 илэрхийлэгдэж байгаа цалин бүр буурсан харагдаж байна. За ингээд 23-24 онд харин бодит цалин өндөр өсөлттэй байсан буюу бодит цалингаар илэрхийлсэн индекс 22 онд 137 байсан бол 23 онд 159 болсон. За 24 оны эхний хагас жилийн байдлаар 169 болсон байна. Тэгэхээр энэ тоо бол сүүлийн 2 жилийн хугацаанд бодит цалин өндөр өсөлттэй байсан. За тэгээд цалингийн яг 24 оны эхний хагас жилийн байдлаар нэрсэн дундад цалингийн хэмжээ 2.5 сая төгрөгт хүрээд ковидын өмнөх 19 онтой харьцуулахад бүр 2 дахин өссөн үзүүлэлттэй байгаа бол нэрсэн цалин ковид үед 1.2 сая байсан. Дундаж нэрсэн цалин. За 24 оны байдлаар 2.5 сая. Харин медиан цалин гэдэг одоо илүү олон хүнийг илэрхийлж чадах ард иргэдийн гол индексийг харуулах медиан цалин яасан бэ гэхээр 19 онд бол 0.9 байжгаад 2024 онд 2 сая төгрөг болсон бай 2.2 дахин өссөн байна. Тэгэхээр ерөнхийдөө 23-4 онд цалингийн бодит цалингийн, нэрсэн цалингийн, додид цалингийн одоо үзүүлэлтүүд бүгдээрээ аяг өндөр өсөлттэй байсантай холбоотойгоор ингэж сайн дэвшил гарсан мэт боловч өмнөд орцсончлон 2000-аас 2022 оны хооронд бол ерөөсөө бодиттой бол цалин өсөж чадаагүй. Тэгэхээр цалин ер нь бусад улс оронтой харьцуулахад өндөр байна уугүй юу гэдгийг нийт цалингийн дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хувь хэмжээгээр нь тооцдог. За тэгээ 2022 оны байдлаар олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хийсэн судалгаагаар энэ одоо хувь хэмжээ Америк нэгдсэн улс 60% гэдэг юм. Тэгэхээр одоо нийт хүмүүсийн авж байгаа цалин дотоодын нийт бүтээгдэхүүнд нь хуваахад 60%.
Солонгос улс 60%, Япон улс 57%, Орос яг манай хойд түвш Оросын холбооны улс 54%, Хятад улс урд түвш 51%. Маш их хүн амтай. Дотоодын бүтээгдэхүүн өндөр гэсэн үг тий. Тэгэл 51% тань. За Монгол улс тэгвэл одоо энэ нийт одоо судалгаанд оролцсон бараг 200 гаруй улсаас 164-т орсон буюу маш хойгоор үзүүлэлттэй. 37%. Тэгэхээр яалтчгүй цалин Монголд бага байгаа учраас бас гадаад руу гарч байгаа урсгал өндөр байгаад байдгийг эндээс бол харж болохоор байна. За тэгэхээр яг адил хүн амын бүтэцтэй, адил түвшний нэг хүн ногд дотоодын нийт бүтээгдэхүүнтэй улстай харьцуулахад Монгол улс яавал тэгвэл тэдгээрийн түвшинд буюу одоо жишээлбэл Казахстаны түвшинд очих юм бэ те? Юу бид нарт хэрэгтэй вэ гэхээр дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нь 46-аас 50 руу очих хэрэгтэй. Тэгэхээр одоо 37-тай байна гэхээр дор хаяж 8.7-аас 13.3 нэгжээр бол өсөх шаардлагатай байна цалингийн түвшин. Тэгэхээр ингэж өсөх юм бол яг өөртөө адилхан улс орнуудтай харьцуулахад бол яг адил түвшинд очино. Тэгэхээр гэхдээ энэ судалгаа бол 2022 оны судалгаа гэдэг нь анзаарах хэрэгтэй. Тэгэхээр 23 4 онуудад цалин харьцангуй өндөр өсөлттэй байсан учраас яг одоо энэ хувь хэмжээ 45 руу 50 руу очсныг бол үгүйсэхгүй. За цаашлаад тэгвэл цалин одоо бага байгаатай холбоотой ямар асуудал үүсэж ийн вэ гэхээр альбан бус хөдөлмөр эрхлэлт бол аюул өндөр болсон байна. Альбан бус хөдөлмөр эрхлэлт бол нэмэгдэж ийн гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр альбан бус хөдөлмөр эрхлэлт гэдэг нь өөрийнхөө одоо ажиллах салбараас өөр салбарлоо одоо хөрвөөд ажиллаад байгаа хүн амыг бол тооцож үздэг. За энэ тоо харин 2022 он хүртэл маш өндөр өсөлттэй байсан. За тэгээ 2023 4 онуудад харьцангуй буураад ирж байгаа. Яагаад тэгэхээр цалин өндөр байгаа учраас багасаад ирж байгаа гэсэн. Тэгэхээр нэг ойлгох хэрэгтэй юм нь цалин бага байх хэрэгэл энэ альбан бус хөдөлмөр эрхлэлт за ялангуяа хөтөө аж ахуйн салбарлоо одоо энэ шилжээд байгаа хөдөлмөр эрхлэлтийн хэмжээ бол өндөр болдог бахны. За тэгээд хөтөө аж ахуйн салбарт бол орсон тоо бол маш өндөр. 2019 онд 476 мянга байсан бол 2022 онд 500 мянга болсон. Харин 2023 онд цалин өндөр байсан учраас 473 мянга болоо буурсан байна. За харин хөтөө аж ахуйгаас бусад салбарт орж байгаа альбан бус хөдөлмөр эрхлэлт 19 онд 195 мянгата 22 онд бүр 215 мянга. За 23 онд бол буурсан байна. Тэгэхээр цалин баг тусмаа л альбан бус хөдөлмөр эрхлэл нэмэгддэг байна. За ажилчдын тоогоор болоо буюу бүс нутгаар нь хараад үзэх юм бол ерөөсөө энэ төвлөрөх байгаа шалтгаан нь хот руу орж ирж байгаа, ажиллаж орж ирж байгаа хүмүүсийн тоо сүүлийн 25 жилийн хугацаанд маш өндөр болсон байна. За нийт ажилчдын 216 мянга нь ерөөсөө Улаанбаатар хотод 2000 онд ажилладаг байсан байна. За энэ тоо бол ерөөсөө хангаан бүсийн хүмүүстэй адил хэмжээтэй байсан. Хангаан бус ч гэсэн 200 гаруй мянган хүн л ажиллахад нийт ажилчтай одоо бүс нутгаар нь харахад 200 мянган хангаан бүсэд харин Улаанбаатарт мо 215 мянган байсан. Харин одоо 2024 оны байдлаар хангаан бусд ажиллаж байгаа хүмүүсийн тоо нэг тийм өндөр өсөж чадаагүй. 263 мянга. Харин Улаанбаатар хотод 617 мянган хүн ажиллаж байна. Тэгэхээр бараг 3 дахин өссөн байгаа байхгүй. Харин хангаа бүсэд нөх өндөр өсөж чадаагүй. Бусад одоо төвийн бүс, зүүн бүс, баруун бүсэд ч гэсэн өндөр өсөж чадаагүй. Тэгэхээр энэ хүн амын нэгтаршил Улаанбаатар хотод их байгаас болоод энэ утаа бий болж байна. Төгжрөл бий болж байна. Маш олон одоо энэ дэд бүтцийн асуудлууд бий болоод байгаа. За үүний гол шалтгаан ч гэсэндээ ажиллаж байгаа хүмүүсийн тоо Улаанбаатар руу ингээд төвлөрөө суурьсан ажил одоо мэдээж цалин илүү өндөр учраас Улаанбаатар руу хүмүүс ирж байгаа. Тэгэхээр одоо энэ төвлөрлийг бууруулах хүрээнд ажиллах хүчээ илүү тархаах хэрэгтэй байна. Ажил одоо эрхэлж орлого өгж байгаа хүмүүс аж ахуй нэгж байгууллагууд бизнес эрхлэгчид илүү одоо хотын төвийн бүсээс гараад хотоосоо гараад энэ хангай зүүн бус баруун бус руу шилжүүлэлүү дээрээ. Тэгэхээр тэр хүмүүс яаж шилжих юм? Дэд бүтцийн асуудал нь шийдэгдсэн байх хэрэгтэй. Тэгэхээр энэ дэд бүтцийн асуудал хамгийн гол Улаанбаатарын асуудал болоод байгааг энэ одоо хөдөлмөрийн статистикч гэсэн шууд харуулж байна. Мөн одоо хотоос гадуур ажиллаж байгаа хөдөө ажиллаж байгаа хүмүүстэй тэр цалингийн хэмжээг нэмээд өгчих хэрэгтэй байна. Тэгвэл ядаж энэ төвлөрөл арай багасах бас нэг хүчин зүйл болж болно. За ингээд хэдүүлээ цаашлаад тэгвэл яг гол асуулт те яагаад ажиллах хүч багасч ба гэдэг гол асуултанд хариулъя. Тэгэхээр нэгдүгээрт ажиллах хүч багасшин шалтгаан нь мэдээж энэ нөгөө гадаад руу цалин байгаа та холбоотойгоор альбан бус хөдөлмөр эрхлэл нэмэгдэж байна те. Үнтэй холбоотойгоор
нэгдүгээр тоо альбан бус хөдөлмөр эхэлт, хоёрдугаарт энэ гадаад руу гарч байгаа хүмүүсийн тоо их байна гэж бол өмнөд дурдсан. Мэдээж гол шалтгаан биш ч гэсэндээ энэ бол нөлөөлж байгаа нэг шалтгаан. За хоёр дахь гол шалтгаан юу вэ гэхээр хүн ам зүйн сургаараа ерөөсөө манайх одоо ажиллах хүчний дутагдалд орох тэр үеийн эхэлсэн. Яагаад вэ гэхээр 1990-ээс 2005 он хүртэл дундаж төрөлтийн тоо маш бага байсан. За дунджаар 1987, 88, 89 он ер нь тэр онуудад хэд байсан бэ гэхээр дундаж төрөлтийн тоо 76 мянга байсан. Харин 1990-ээс 2005 он хүртэл одоо зах зээл шилжсэндээ холбоотой ер нь хүмүүсийн амьдрал нэг жоохон буурай бага байсан, одоо орлогын түвшин бага байсантай холбоотой хэцүү байсан, амьдралын түвшин хэцүү байсантай холбоотойгоор төрөлтийн тоо 1990-ээс 2005 оны хооронд нэг 48 мянгаас 45 мянга, за нэг ойролцоогоор нэг 46 мянган хооронд хэлбэлцжээ. Тэгэхээр сүүлийн одоо 1990-ээс 2005 2008 он, за ер нь 1991-ээс 2025 он хүртэл 30 жилийн дундаж төрөлтөөс жил бүр 15-аас 20 мянгаар бага буюу нийт 250-аас 300 мянгаар бага хугацаанд төрсөн. Тэгэхээр одоо энэ 1990-ээс 2005 оны хооронд төрсэн хүүхдүүд одоо яг хөдөлмөрийн зах зээлийн 18-аас 33 насны хүмүүс байгаа. Гол бүлэг нь болж байгаа. Гол залуучууд болж байгаа. Тэгэхээр энэ 250-аас 300 мянгаар энэ төрөлт бага байсан нь одоо яг энэ хөдөлмөрийн зах зээл дээр залуу хүмүүс айгу бага байгаа гол шалтгаан байгаа болох гээд байна. Тэгэхээр энэ одоо ажиллах хүчний хомсдол хизээ энэ яг энэ төрөлтөөс хамаарсан энэ ажиллах хүчний хомсдол багасах юм бэ гэхээр 2028 он хүртэл үргэлжилнэ. Тэгээ 2028-аас за нэг 30 оноос юу н багасаад эхэлнэ. За тэгээд 2028 оноос 20-оос 34 насны иргэдийн тоо улсын хэмжээнд нэмэгдэн. Тэгэхээр дийлийнх нь 2028 оноос ахвалаа залуучууд болох нэ гэд нь харагдаад байна. За тэгэхээр хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйн ер нь Монголд ямар байгааг хэдүүлээ илүү дэлгэрэнгүй мөн ярих ёстой. Тэгэхээр 2035 он хүртэл энэ хөдөлмөр нийгэм хамгааллын яамны судалгааны тайлангаас одоо 24 онд хийсэн судалгааны тайлангаас харахад олон төрлийн загвараар бол энэ хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг бол тодорхойлсон байдаг. За тэгээ ажиллагчдын тоог одоо энэ нийлүүлэлт талаас гаргахдаа алсын хараа 2050-ын зорилт дээр үндэслээд эсвэл нөгөө талаас ажиллагчдын тоог 2022 оны түвшинд хадгалагдвал яах вэ гэдгийг бол гаргасан байдаг. Харин эрэлт талаас буюу шаардлагатай ажиллагчдын тоог холимог загвараар бол боловсруулсан байдаг юм байна. Тэгэхээр 2035 онд бол нийт одоо шаардлагатай ажиллагчдын тоо 1.9 сая хүнд бол хүрнэ. Одоо нийт ажилчдын тоо 1.3 саятай байгаа. Тэгэхээр бараг л 9 сая 1.3 за нэг 500-аас 600 мянгаар шаардлагатай ажиллагчдын тоо холимог загвар дээр үндэслээд нэмэгдэх хүлээлттэй байна. Тэгвэл энэ эрэлтийг бүрдүүлэх ажилчдын тоо яг энэ 2022 оны түвшинг хадгалаад явах юм бол 1.6 сая хүн буюу 35 онд бол 2022 оны байдлаараа ямар ч одоо өөрчлөлтгүй байх юм бол 200 мянган хүн ерөөсөө дутагдахаар ажиллах хүчний хомсдол 2035 онд байсаар л байхаар байна. Тэгэхээр одооноос одоо энэ ажиллах хүчний хомсдол дээр илүү их арга хэмжээ аваад илүү бодлого тал руугаа ч гэсэндээ арга хэмжээ аваад явах юм бол энэ 2050 зорилт дээр үндэслээд гаргасан нийт ажиллагчдын тоо бол 1.185. Харин нөгөө талаасаа шаардлагатай ажиллагчдын тоо 186 гарна. Тэгэхээр ерөнхийдөө ажиллах хүчний хомсдолд орохгүй байхын тулд алсын хараа 2050 зорилт дээр үндэслээд тэр үйл ажиллагаануудаа явуулах нь хамгийн зүйтэй юм а гэдэг бол энэ судалгаан дээр үндэслэгдээд харагдсан байна. За тэгээ өмнөд орчсончлон яг 2024 оноос ахвалаад ирэх 10 жилийн хугацаанд 500 мянган ажилчдаар нийт эрэлт бол нэмэгдэхээр байгаа юм байна. За тэгээд хүн амын нас хүйсийн сургаар 2035 он гэхэд нийт ажиллаж байгаа хүмүүсийн дийлхэн залуучууд бол байхаар байгаа. Тэгэхээр 2035 оноос нөхцөл байдал бүр илүү дээртэй тэрх нь харин энэ ажиллах хүчний хомсдлоос хизээнээс эхэлж гарах вэ гэхээр 2028 оноос эхэлж гарах нь бол харагдаж байна. За тэгэхээр олон улсад ч гэсэндээ өмнө нь дурдсанчлаа ажиллах хүчний оролцооны түвшин харьцангуй доогоор байгааг бол бид нэр сонссон тий. Монгол улсын хувьд бол ажиллах хүчний оролцооны түвшин тийм амар бага байна гэвэл яг дэлхийн дунджаа бол бариад явж байна. Тэгэхээр олон улсад ч гэсэн ерөөсөө нүүртүүлж байгаа асуудал бол энэ ажиллах хүчний хомсдол. Тэгэхээр
олон улсад ямар одоо шийдлүүд бий байна вэ гэхээр мэдээж хөдөлмөрийн зах зээл дээр ирээдүйд энэ автоматжуулалт гэдэг зүйлийг маш ихээр хийх нь өөрөө энэ ажиллах хүчний хомсдлыг нэг асуудлыг шийдэх нэг гарц шийдэл болж өгөх юм а гэдэг нь харагдаад байна. За тэгээд автоматжуулалтын үр дүнд олон улсад 2030 он гэхэд PwC байгууллагаас хийсэн судалгааны дагуу энэ одоо хэмэл оюун ухаан бол бас нэлээд өргөжөөд ирлээ. Сүүлийн үед 2024 онд ч гэсэн хэмэл оюун ухаан гэдэг бол одоо янз бүрийн зүйл дээр янз бүрийн салбарт бол ашиглагдаж байна. За тэгээ хэмэл оюун ухааны одоо ашигаар бид нар 16 их 80-ийн долларын хувь нэмрийг бол хүртэж болохоор PwC байгууллагын хийсэн судалгаар 2030 он гэхэд. За энэ одоо автоматжуулалтын үр ашгийг хамгийн ихээр аль улс хүртэх юм бэ гэхээр Хятад улс манай урд төрш. За Хятад улс тэгэхээр энэ одоо автоматжуулалтыг маш ихээр хийгээд тэр боловсон хүчний ч гэсэн энэ автоматжуулалтыг ашиглаж чадах боловсон хүчний ч гэсэн бэлдээд эхэлсэн байна. За тэгээд энэ автомат машинууд гэх мэтчлэн зүйлсийг бол мөн гаргаад эхэлсэн. За тэгэхээр Хятад улс одоо энэ AI-ийн буюу хэмэл оюун ухааны нийт өрөг өөжийн 26%-ийг нь бол хүртгээр энэ 2030 он гэхэд ердөөсөө 6 жилийн дараа. За тэгээд мөн дараах удаах томоохон улс нь юу вэ гэхээр Хойд Америк буюу Америк нэгдсэн улс. За араас нь энэ хөгжингүй Азийн улс орнууд буюу Япон, Солонгос орж байна. За тэгээд өмнөд Европ буюу Европын улс. За тэгэхээр хэдүүлээ нэг хажиглаж болох зүйл юу вэ гэхээр хөгжил сайтай улс орнууд ерөөсөө энэ AI-ийн үр дүнг хамгийн ихээр хүртэхээр. Тэгэхээр одоо Монгол, за мөн Африк, бусад одоо энэ Латин Америк те бусад орнууд энэ AI буюу хэмэл оюун ухааны өрөө өөжийг сайн хүртэж чадах гэвэл үгүй байгаа. PwC байгууллагын хийсэн судалгаа. Тэгвэл яагаад үгүй юм бэ гэхээр энэ хөгжил сайтай улс орнууд одоо илүү автоматжуулалтыг олон жилийн өмнөөс одоо үйл ажиллагаанд хэрэглээд эхэлсэн да тэр ч утгаараа илүү энэ автоматжуулалт ашиглаж чадах хүмүүсийг ажилд авдаг. Тэр одоо мэдлэгийг бий болгоцсон. Тэр нь бэлтчихсэн учраас л энэ хэмэл оюун ухааны өрөг хүчээ 2030 онд илүү их хүртгээд байна. Тэгэхээр Монгол улсын хувьд ч гэсэндээ нэгэн л одоо энэ ажиллах хүчний дутагдал өртөөд эхэлчихсэн учраас энэ хэмэл оюун ухааныг ажиллах одоо ажилчдаа илүү их сургах, за тэр хэмэл оюун ухааныг ашиглаж чадах хүмүүсийг ажлын байранд авах, тэр мэдлэгийг нь бий болгох, чадахжуулах гэдэг одоо ажил бол дан ялангуяа хүний нөөцийн томоохон асуудал болоод байгаа юм байна шүү. За тэгээд цаашлаа аж ахуй нэгж байгуулах бизнес эрхлэгчдэд ч гэсэндээ том асуудал болох гэдэг. Тэгэхээр ийшээгээ хөрөнгө оруулалт хийх нь чухал байгаа даа. За хоёрдугаар том одоо ойлгох хэвээр асуудал нь юу вэ гэхээр хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Тэгэхээр нэг сонирхолтой статистикаар бол өндөр орлоготой улс орнуудын бүтээмж бага орлоготой улс орнуудаас 40 дахин их байдаг. 44 биш 40 дахин их. Энэ бол 2024 оны хөтөлбөр нийгмийн хамгааллын яамнаас хийсэн судалгаагаар бол ингэж гарсан байна. За тэгээд Монгол улсын хувьд бүтээмжийн хэмжүүрээр нийт 181 орны 105 дугаарт бичигддэг. Тэгэхээр бас нэг хойгуурл бичигдэж байгаа байх нь тий. Нэг дундчаас бол хойгуур байна. За нэгдүгээр тэгвэл ямар улс бичигддэм бэ гэхээр Люксембург байна. За тэгээд нэг цагт бүтээж байгаа дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр энэ хөдөлмөрийг бол хэмждэг. За тэр тоогоороо 146 доллар ам доллар. За Монгол улсын хувьд 13.5 ам доллар. Тэгэхээр энэ Люксембургээс бүтээмжийн хувьд ерөөсө 10 гаруй дахин бага байна. Тэ? Америкийн нэгдсэн улсын хувьд хараа 12-т бичигддэг буюу 70 ам доллар. Тэгэхээр нэг хүн нэг цагт 70 ам долларын дотоодын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг гэсэн үг. За харин үүний дараа жишээлбэл Казахстан улс яг Монголтой адилхан гэж яригддаг те бүх одоо суурьшлын хувьд ч эдийн засгийн хувьд ч Монголтой адилхан гэж яригддаг улс хэдэд бичиж юм гэхээр 54. Монголыг бүр хол ингээд хашсан байна. 3 дахин өндөр хөдөлмөрийн 2 дахин өндөр хөдөлмөрийн бүтээмжтэй буюу 30 ам доллар байна. Монгол улсын хувьд 14 ам доллар байгаа даа тий. За Солонгос 42, Японд 42 адилхан тий. Хятад улс харин 51. За Оросын албаны улс 30 байна. Тэгэхээр Монгол улсын хувьд энэ хөдөлмөрийн бүтээмжийн асуудал бас хурцаар олон улсын хэмжээнд гэсэн тавигдаад эхэлчихжээ. Тэгэхээр ажилчдынхаа хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд энэ одоо автоматжуулалтыг бий болгох, хэмэл оюун ухааныг одоо ажилчдаа сургах гэх одоо үйл ажиллагаан ч гэсэндээ чухлаар тавигдж байгаа гэдэг бас нэг баталж байгаа баримт бол энэ байна. За тэгээ хөдөлмөрийн зах зээлд ер нь бодлогын чиглэлээр ирээдүйд юуг анхаарах хэрэгтэй вэ гэдгээр энэ удаагийнхаа подкастыг хэдүүлээ өндөрлөе. За нэгдүгээрт бодит цалингийн хэмжээг өсгөх гээд бол анхаарах хэрэгтэй шүү.
бодит цалин. Цалин болвол сүүлийн 2000-аас 2020 оны байдлаар бодит цалин өндөр өсөж чадаагүй. 23-4 онд л сайн өсөлттэй байна тий. За хоёрдугаарт автоматжуулалтыг сайжруулах хөрөнгө оруулалт энд зориулсан хөрөнгө оруулалтыг хийх хэрэгтэй. За гуравдугаарт ажилчдын ур чадварыг нэмэгдүүлж бүтээмжийг сайжруулах бол хамгийн чухал асуудал бол Монгол Улсын хувьд бас болоод ирсэн байна. Тэгэхээр автоматжуулалтыг сайжруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлээд энэ хэмэл оюун ухааныг өдөр тутмынхаа үйл ажиллагаанд илүү нутагшуулснаар ажилтны ур чадвар бүтээмж бол нэмэгдэх боломжтой. За тэгээд ирэх юм бол мэдээж дотоодын нийт бүтээгдэхүүн сайжрна. Энэ чинээрээ бодит цалингийн хэмжээ бол өсөх боломжтой. Тэгэхээр бодит цалингийн хэмжээг өсгөхийн тулд нэгдүгээрт ажилтны ур чадварыг нэмэгдүүлэхтэй, хоёрдугаарт энэ хэмэл оюун ухаан автоматжуулалтад оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх. За мөн энийг ашиглаж чадах тэр боловсон хүчнийг бэлтгэх гэдэг асуудал бол хурцаар маш чухлаар бол тавигдахны 2030 оноос энэ ажиллах хүчний хомсдол гэдэг зүйл багасах нь байна шүү. За энэ хүрээд энэхүү удаагийнхаа подкастыг өндөрлөе. Анхаарал хандуулсан сонсогчдоо баярлалаа. Баяртай.